За сайн байцгаана уу сонсогчдоо. Эх орныхоо нийслэл Улаанбаатар хотоос Наги болон Улаанбаатарынхаа Яарангийн хөндийгөөс дээгийнаар мэдчилж байна. За энэхүү та бүхэндээ аналог подкастын дараагийн нэгэн шин дугаар эхлэх гэж байна. За Нагийн миний хувьд бол баг сүүлийн жил тэгээ подкастынхаа шин дугаард орж амжсангүй хүлцэл өчье. Гэхдээ цаашдаа бас орохыг хичээнэ. Тэгээ одоо миний нөгөө номны сонирхол бас арай өөр л авчижээ. Одоо илүү жоохон нөгөө улс төр улс орны хөгжил гэдэг уншчихаар боорын болоо явчих واخа. Харин тэгэл Нагийн санал болгосон баха улс төрийн ном дундаас хамгийн улс төрийн биш номыг нь та бүхэндээ олж хамтаа уншлаа шүү. Гэхдээ би бас дэг сонгохдоо бас нэрээ Япон зүгийн ном уншвал бас сонирхолтой биш үү гэж хаад тэн дотор сайж байгаад болсон шүү дээ. Тийм үү. Гэтэ чамд бараг энэ чи мэддэг бах те. Надад бол зарим юмнууд нь ер нь яг үнийг хэлэхээр надад бол амархан ном байсан. Харин тий амар дандаа мэддэг юмнууд бах. Тэгэхээр гэтэн босоод Японд сураагүй одоо мань мэднэ бол одоо шин гэхдээ Япончуудыг бид нэр дандаа урт насалдаг те одоо аз жаргалтай амьдрал гэдэг орноор төсөөлдөг шүү дээ те. Тэгэхээр тэрний яг артлын тэр философийн талаар нь бичсэн. Тэрийг нь икигай гэдэг юм байна те. Утга учиртай амьдрал гэж хоёлоо орчуулах юм уу да тий. Тийм билээ. Би бас чамаас яг тэрийг нь лавлаа гэж бодож байсан икигай. Утга учиртай амьдрал те. Японы одоо урт аз жаргалтай амьдралын нууц гэсэн одоо номыг та бүхэндээ дэги битээр энэ удаа танилцуулахаар бэлдсэн байгаа тий. Тийм ном маань болохоор 2016 онд хэвлэгдсэн. Тэгээд яг 10 жил болж байгаа юм байна. 10 жил болж байна уу тий. За энэ хугацаанд бол бас 5 сая хувь борлогдож дэлхийд даяар одоо бестселлер болсон ном тий маш олон оронд бас хэвлэгдсэн байна. Ер нь Японыг дэлхийд даяар л бид нэр хамгийн одоо урт насалсан хүмүүсээр нь мэддэг штэ тий. Тэгэхээр тэрний ард бас юу байдаг юм болоо гэдэг асуултанд тэмдэг бас маш олон хүмүүст байдаг бах л та. Надад ч гэсэн бас яг байдаг л байсан. Тэгээ явсаар гоо энэ номыг уншиж байгаа юм байна. Тийм би яг нөгөө нэг Японд ажиллаж байхад 17 18 оны үед нөгөө Давосын 1 сарын митингэд яг юм longevity гэдэг урт наслтын нууцын талаар хөндөгдөөд тэгээд японочууд яг энэ талаар одоо анхааралт өртөжсэн гэхүү. Тэгээд манай төсөл яг юм урт наслтын нууц юу гэж болох уу гэд тэ өөртөө Япон хүмүүс ч гэсэн буцаагаад ингээд ухаад судалж хахад гарч ижсэн зөндөө олон одоо санаанууд энэ ном дээр бас дуртагцсан байна л да. Тэгэхээр бас нэлээд судалгаатай бичигдсэн ном байна гэж харж байна. Тэгээ нөгөө талаараа бас нөгөө гадаад хүмүүс хоёр гадаад хүмүүс тийм. Тэгэхээр одоо Япон биш те гадны хүмүүст Японы энэ урт наслын нууц нь юугаараа сонь содон санагддгийм бэ гэдгийг бас 2 дэх 3 дэх үний өнцгөөс харж бичсэн нас таалагдлаа. Яг үнэ. Hector Garcia and Francis Miralles гэдэг хоёр хүн те одоо нэгсэндээ барууны уншигчдод те Японы икигай гэдэг концептыг тайлбарлаж бичсэн байлаа. Тэгэхээр яг Японы уншигчтай байсан бол арай өөр илүү дэлгэрэнгүй ч юм уу байх байсан баг л та. За тэгээд энэхүү номыг бас эхлэхээс өмнө спонсороо дурдах хэрэгтэй байгаа. Дурдах хэрэгтэй байгаа гэж хаар чинь та үрд дурдах гэж байгаа юм болов уу гэж одоо дурдахсан чинь одоо сүүлийн жилийгээгүй төсөрсөн болох. Ямар үг гэдэг вүлээ марцсан байна уу чи? Би гэхдээ нөгөө өөрчлөгдсөн шүү дээ. Би хуучныг санаад байна. За тэгвэл тэгээд шинээрээ би хэлээ те. Quality for your health made in Germany. Denk Pharma таны эрүүл мэндэд чанарыг Германд үйлдвэрлэв. За тэгээд өөрчлөгдсөн байна байхгүй. Гэхдээ надад хуучин таалагддаг. За номоо бас уламжлал ёсоор бид хоёр ээлжлээд ярихаар байгаа те. Эхний 3 бүлгийг миний би ярих байгаа. За сая түрүүн хэллээ л дээ. Икигай гэдэг бол утга учиртай амьдрах гэсэн үг те. За тэгээд Японы яг энэ урт аз жаргалтай амьдралын нууц нь юу вэ гэдгийг л маш энгийнээр тайлбарлаж
одоо энэ дээр бас шинжлэх ухааны одоо судалгаа нь юу байсан те тэрийг л одоо нэгтгэж бичсэн. Ер нь бол аюу тийм хөөрхөн цомхон одоо ном байлаа. За тэгээд энэ дээр бас гарч байгаа нь за энэ. Тэгээд икигай гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр дөрвөн зөвлөлийн одоо яг бүгднгийнх нь голын огтлцлыг нь икигай гэж хэлээд байна. За нэгдүгээрт бол what you love буюу чи юунд одоо юу дуртайгаа хийх. За тэгээд хоёр дахь нь бол what you good at буюу чи өөрөө хийж чадахтаа сайн зүйлээ хийх. За тэгээд гурав дахь нь бол одоо цалин авч ажилладаг ажил байна те. За what you can be paid for буюу хийснээр одоо цалин авах. За дөрөвдүгээрт нь what the world needs буюу дэлхийд ямар нэгэн үн цэнийг ингээд оруулах. Гэсэн яг энэ дөрвөн зүйлийг чи давхцуулж хийх юм бол энэ нь буцаад яг чиний икигай буюу амьдралын чинь одоо утга учир болно гэсэн санааг хэлээд байгаа юм л да. Энэ маш энгийнээр бол тэгэхээр өөрийнхөө икигайг олно гэдэг бол хүн болгонд бас нэг тийм аялал одоо амьдралдаа хийж байгаа тэр зүйлэнтэй одоо өөрт нь өөрийнх нь хайртай тэгээд өөрөө тэрийг хийхдээ сайн. За тэрүүн дээрээ бас ингээд цалин одоо амьдралаа тэтгэх зардлаа тэрүүгээр олж авдаг. Энэ нь буцаад хүмүүст ч гэсэн илүү одоо үн цэн бүтээж идэг. Энэ зүйлийг олж аваад амьдралдаа хэрэгжүүлэх юм бол энэ нь эргээд ингээд одоо таны икигай юм аа. Энийг икигай гэж хэлээд байгаа юм байна л да. За тэгээ икигай буцаад энэ нэг хэсэг нь бол нас бие явж байгаа ч гэсэн хэрхэн одоо залуугаараа үлдэх одоо баг урлаг гэх юм уу те. Япон хүмүүс хизэж тэтгэвртэй гардаггүй гэж бас ярьдаг юм байна л да. Тэрний үгсэг вэхээр эрүүл мэнд нь одоо болж л байх юм бол ачлаа хийж лээдэг. Нэг тийм одоо видео их явдаг штэ. Одоо Японы нэг баримтат кино мэд. Одоо 94 настай мөртлөө жижигхэн одоо кофе шопоо ажилуулсаар байдаг те. Жишээлбэл жижигхэн одоо үйлчилгээгээ үзүүлсээр байдаг. Тэгэхээр тэр нь болохоор ерөөсө тэр хүмүүс одоо насаараа бол тэтгэврт гарсан ч гэсэн одоо өөрийнхөө дуртай тэр амьдралын утга учир олсон зүйлээ бол одоо хийсээр байдаг нь энэ өөрөө буцаад урт наслах бас үндсэн шалтгааных нь нэг гэж бас тайлбарладаг юм байна. Тэгээд икигай гэдэг нь Японы дээр ханзаар бичгтэй англи орчуулга нь бол life to be worthwhile гэж орчуулагдсан юм байна. Тэгэхээр яг түрүү нөгөө дэгийг хэлсэн шиг илүү утга учиртай амьдрал гэдэг л орчуулгыг хэлээд байгаа юм байна л да. Тэгээд энэ дээр бас нэг гарч байгаа зүйл нь яг ихний бүлэг бол ерөнхийдөө нөгөө ерөнхий гол гарч байгаа зүйлээ тайлбарлацдаг байгаа. За тэгээд японочууд бас ногоон цай уудаг. Энэ талаар бас цаашдаа дэлгэрэнгүй гарна. Тэгэхээр энэ ногоон цайг өдөр тутам уух нь бас уцаад эрүүл мэнд урт наслагт нь бас нэг нууцынх нь нэг байдаг юм байна. За тэгээд одоо 80% дүрм гэж бас гарч ирж байна. Тэрний үг гэхээр альва өдрийн хоол, оройн хоол зоглохдоо хотоодоо 80% хүртэл дүүрэн иддэг. Хизээж бүтэн дүүртлээ иддэггүй. Тэгэхээр 80% дүрмийг баримталдаг гэсэн үг. Тэгэхээр энэ ч гэсэн бид нар шууд амьдрал дээр болно хэрэгжүүлж болох зүйл. Ер нь бол айгүй тийм зөв, маш энгийн. Тэгээ энэ номын та бүхний сонсох зүйлүүд уулын бид нар ч гэсэн нэх олон бодоод ахгүй шууд амьдрал дээр аваад хэрэгжүүлэх болохоор зүйлээд гэж ойлгосон. Айгүй тийм практикл энгийн. За тэгээд энэ урт насалдаг тийм бүсүүдийг ингээд бүгдийг нийлүүлээд тэр 5 хөх бүс гэж одоо тодорхойлсон байлээ л дээ. Дэлхийн ингээд одоо дэлхийд тойронд дэлхийн 5 орны тийм 5 бүс дээр хамгийн урт насалдаг хүмүүс байдаг юм байна л да. Тэгээд тэдний одоо амьдралын хэм маягийг одоо судлаад за тэгээд одоо нууцыг нь одоо тодорхойлох гэж оролцсон. За нэгдүгээрт бол Японы тэр Окинава. Та бүхэн Окинаваг бас санаж байгаа бол Окинава нөгөө Японы нэг арал те. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Окинавагийн тулаан гээл ер нь бол Америк Японтой дэлхийн 2 дугаар дайнаар байлж байгаа чинь Окинаваг стратегийн хувьд эзэлж аваад те Япон руу дайран орох гэсэн стратегтэй
маш том одоо дайралтууд явж байсан те. Дэлхийн 2-р данд нэгсэндээ хамгийн их өртсөн газар штэ уул нь бол. За тэгээд Японы Окинава орд юм байна. Италийн Сардиниа гэдэг жижигхэн бас хот ордог юм байна. Энэ нэг 5 цэнхэр хөх бүстэн те. За Америкийн Калифорни мужийн Лома Линда. За тэгээд Коста-Рика улсын Никоя Peninsula гэдэг газар. За тэгээд Грекийн Икария гэдэг энэ 5 одоо хөх бүсийн газрууд бол одоо хүмүүс хамгийн тийм урт насалдаг байдаг юм байна. За тэгээд яг энэ дээр хийсэн одоо яг шинжээчтэй судалгаагаар бол яг л одоо яг энэ икигайг олох те. За идж байгаа одоо тэгээд судлаачид тэр хүмүүсийнхэн одоо юу идэж ууж байгаа ямар тасгал хийдэг те. За тэгээ икигай олсон гэсгэд айгүй олон зүйлнээ ингэж тодорхойлж бас гаргаж ирсэн байдаг юм байна л да. Буцаа тэр хүмүүсийг урт наслахад те. За энэ дээр одоо бас цаашдаа илүү дэлгэрэнгүй гарах нэг зүйл бол альва хоол идэхтэй те. Хоол цоглохдоо гизээ тэр 80% дүүртлэл иддэг. Энийг Японоор хара хачибо гэдэг юм байна л да. Тэр нь яг л нөгөө одоо ходоодоо 80% хүртэл дүүргэх. Энэ нь бол Японы эртний бас уламжлалтай холбоотой уламжлалаараа дамжиж ирсэн байдаг юм байна л да. Тэгэл 80% энэ дүүргэх энэ одоо орчныг бүрдүүлэхийн тулд та бүхэн санаж байгаа бол Япон хоолны газар Япон хоолнд орохоор ингээл жижигхэн маш олон тавган дээр ингээл нэг жижиг юмнууд тавьсан байдаг штэ. Тэгээ ингээ харахаар айгүй их юм идчихэж байгаа юм шиг. За тэгээд яг идэхээрээ болохоор чинь олон тавгнаас идж байгаа юм шиг мөртлөө одоо ходоод ихтэй бүтэн дүүргэхээргүй. Гэхдээ олон төрлийн олон өнгийн хослолтой тэгээ олон ногоотой одоо комбо ер нь идсэн байдаг та. Тэгэхээр энэ нь буцаад тэр 80% одоо дүүргэхтэй энийх нь бас нэг хэлбэр юм байна. Тэгээд Япон бол дэлхийд одоо хамгийн урт насалтгаараа бол нэгдүгээр ч гэсдэг. Тэгээ Японыхоо дунджаасаа өндөр нь болохоор илүү урт насалдаг нь болохоор Окинава дахь хүмүүсийн дундаж насалт байдаг юм байна. Тэгээ Окинава дахь хүмүүс өдөрт бол 1800-аас 1900 калори иддэг те. Энэ нь Америкт бол 2200-аас 3300 байх жишээтэй бараг даблдах ч штэ. Тэгэхээр одоо нэгсэндээ Америкч дундаж Америктай харьцуулахад Япончууд хамаагүй бага калори иддэг те. За одоо биеийн масс нь бол 18-аас 22 байхад бол Америкт 26-аас 27 байх жишээтэй. Тэгэд энэ нь эргээд тэр хүнийг урт наслах бас үндсэн шалтгаан болдго юм байна гэж. Тэгэхээр яг өнөөдрийн нийгэмд маш их одоо энэ junk food буюу те одоо үйлдвэрлэлийн аргаар гаргаж авсан элдв янзын одоо түргэн хоол дэлгэрсэн энэ үед бол яг энэ Японы энэ икигай гэдэг философи за тэр дундаа яг энэ 80% ходоодод үрэх гэдэг одоо философи маш энгийн бөгөөд уулна бол бид нэр шууд хүн болгон л уулна ашиглачмаар юм шиг надад бол санагдлаа. За тэгээд Moai гэдэг одоо Японы одоо юу гэх юм жоохон философи юм шиг л байна л да. Тэгээ энэ бол хүний амьдрал бас энэ икигай болоход утга учиртай амьдрахад нэгэнтэй л нийгмийн амьтан учраас бусдтай үүсгэж байгаа тэр бонд айгүй чухал үүрэгтэй гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр Японд бол тийм одоо сонирхолоор нэгдсэн тийм албан бус хүмүүсийн уулзалт тэгээ цуглаан хүмүүс хоорондоо уулздаг нөхөрлөдөг тийм юм бол айгүй их байдаг юм байна л да. Заавал жишээлбэл ингээл ямар нэгэн зүйлээр найзуулах биш зүгээр л илүү одоо нэгдсэн сонирхолтой хүмүүс хоорондоо албан бусаар ингээд уулзах community үүсгдэг. Тэгээд тэр community-тэй байгаа те одоо хэсэг бүлэг хүмүүс хоорондоо нэг нэгэндээ туслах, нэг нь өвдөж хавдлаа гэхэд мөнгө босгож өгөх ч юм уу те. Гэх мэтчлэн маш олон зүйлийг хийж те одоо нэг нэгэндээ тусалдаг. Тэгэхээр энэ нь бас тэр одоо урт наслахад илүү хад жаргалтай те одоо утга учиртай амьдрахад бас нэг чухал хэсэг нь болдгоо гэж одоо гарч байна. Бас сонирхолтой санагдсан. За хоёрдугаарт нь одоо anti-aging secrets буюу те одоо нэгсэндээ илүү улам залуужих нууцаас гэх юм бол ямар ч байсан сүүлийн одоо 100 жилийн туршид бол бид нар
дундаж хүний одоо амьдралын наслалтыг бол илүү уртсгсан байдаг те. Тэгэхээр жил болгон 0.3 жилээр хүний амьдралын дундаж хүний наслалт бол ингээд өсөөд явж байгаа. За тэгээд мэдээж өнөөдөр бидний одоо амьдралын чанар дээшнтэй холбоотойгоор ингээд урт наслаа явж байгаа те. Гэхдээ илүү улам тэм залуу одоо өтөрсөн ч гэсэнтэй илүү хэрхэн залуу байх вэ гэдэг чи одоо хүн болгол бас сонирхож байгаа шүү дээ тий. Тэгэхээр active mind youthful body буюу тий одоо тархиа эсвэл одоо оюухана байнга тий одоо ажилуулж бие илүү залуу одоо байлгах ёстой. За энэ дэр нэг зүйлийг хэлж байгаа. Гэтэ энэ бол бидний урд нь уншиж байсан номнууд дээр бас нэлээд гарсан байгаа. Тархиа байнга тий ажилуулж явах ёстой. Олон одоо альва хийж байгаа зүйлээ олон дахин давтаадахаар энэ нөгөө автопилот буюу тий хүн бараг бодохгүйгээр хийдэг тийм юм руу орчих шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөөсөндөө бидний хүсэж байгаа бас яг тархи ажилуулж байгаа нэг хэлбэр бас биш тий. Хэрэв бүх зүйл нь тийшээ орчих юм бол тархиа илүү одоо чаленж хийж ажилуулж чадахгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр мэдээж тархиа байнга ажилуулахын тулд одоо дандаа байнга шин мэдээллийг авч явах хэрэгтэй. Шин тархин доторх нейроны хоорондын холбоог тий connection үүсгэж явах хэрэгтэй. Тийм болохоор одоо шинэ тоглоом сурах ч байдаг юм уу те эсвэл одоо ном унших ч байдаг юм уу одоо нэгсэндөө тархиа байнга завгүй байлгаж ингээд ажилуулах тусам одоо илүү одоо залуугаараа байх те илүү хой сономж одоо эрүүл байх одоо боломжийг те одоо өөртөө өгөх юм байна. Тийм учраас байнга ингээд тархиа ажилуулж байх нь буцаад одоо залуу байх илүү залуугаараа байх тий бас нэг чухал зүйл нь. Өнөөдөр бас ингээд Монголч гэсэн нэг одоо настан бураануудаар ажиглагддаг шүү дээ. Зарим хүмүүс нь болохоор одоо айгуу тийм сэргэг толгоотой тий одоо бүх юмаа санаж байдаг. Тэгэхээр гэхдээ зарим одоо илүү нас явах тусам бас илүү юмаа мартдаг болдог. Тэгэхээр энэ бол буцаал тархины тийм байнгын ажиллагаатай одоо тархины фитнесийг бол байнга тэгсэндээ баг хийж явах хэрэгтэй юм байна л да. Энийн залуу байлгах одоо бас нэг үндсэн зүйлийн нэгэ. За тэгээд одоо стресстэй мэдээж стресс бол биднэрт одоо биеинд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг бүгдээрээ одоо ойлгосон те. Одоо энэ талаар бол бид нэр сэтгэл зүйн талаар маш олон номыг уншсан те. За одоо кортизол гэд бодис стрессгээр үйлдвэрлэдэг энэ буцаад хүнд сөрөг нөлөөтэй. Гэхдээ бага зэргийн small dose of stress буюу те бага зэргийн стресс бол хүнд бас байх зүйл байхад илүү эрг нэгсэндөө аливаа ажиллаа хийхэд ч юм уу те илүү одоо эрүүл зан төлөвтэй байхад те одоо тамхи баг татгаж гэдэг юм уу арх баг уух ч юм уу гих мэтчлэн зүйлүүд дээр бид нар амьдралдаа бол бага зэргийн стресс бол эрүүл зүйл стресс буцаад чамайг аливаа зүйлд хариуцлагатай байлгана те аливаа зүйлд одоо мотивац болно. Гэхдээ хитрэх стресс нь буцаад илүү хитрэх тусмаа эсэргээрээ одоо урт наслахт ч юм уу эсвэл илүү аз жаргалтай утга учиртай амьдралд сөргөөр нөлөө үзүүлдэг. Тийм учраас бага зэргийн стрессийг одоо хэрхэн менежлэх уу гэдэг талаар бас энэ ном дээр гарч байгаа. За тэгээд бид нар дээр одоо байнга тохиолддог нэг зүйл одоо ялангуяа сууж ажилдаг маш олон хүмүүс байгаа. Маш их суух нь чамайг хурдан хөгшрүүлдэг те. Тэгэхээр ерөөсөө суудаг ажил хийдэгч байсан бай. Ер нь дандаа байнгын хөдөлж явах хэрэгтэй байт юм байл да. Энээр нэг жишээс нөгөө Окинавад юу байдаг юм байл да. Галтрэг байдаг юм байна. Японч нь айгүй галтргээр холбогдож сүлбэгцэн орно шүү дээ те. Тэгэхээр галтрэг байдаг болохоор хүмүүс нь хинхэн дугуугаар эсвэл алхаж ч юм уу те их явдаг юм байна. Тэгэхээр тэр нь бас хүмүүсийн амьдралын хэм маягт те эргээр нөлөөлсөн гэдэг юм байл да. Уул нь бид нар ч гэсэн одоо Улаанбаатар уул нь бол алхаа явахд бол маш ойрхон жижигхэн газар шүү дээ те. Тэгээд Окинавагийн хүмүүс бол баг Улаанбаатарын төвөөс Яармаг хүртэл бараг алхаж байгаа дөө те. Донтчаар. Гэтэ бид нэр Улаанбаатартаа нөгөө дандаа ихэнх нь машинаар явдаг шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд суун гэдэг чинь буцаад эргээд өөрийнхөө урт наслахад сөргөөр хийж байгаа зүйл байна шүү. Тэгэхээр байнга одоо бие хөдөлгөж байх хэрэгтэй. Тэгэхээр бие хөдөлгөнө гэдэг нь гэхдээ одоо exercise буюу те одоо дасгал
биеийн дасгал болно гэсэн үг шүү дээ. Гэхдээ дасгал гэхээрээ заавал тийм одоо жимд ороод те төмөр өргөл байнгын ингээл жимд ороод гүөхээс илүүтэйгээр биеийн одоо хөдөлгөөнийг те тогтмол ингээ байлгах нь одоо тийм урт наслахад одоо бас үндсэн ач холбогдолтой зүйлийнх нь одоо нэг байдаг юм байна. Ажил руугаа даалгах ч юм уу өдөрт жишээлбэл те одоо доор иж одоо 20 минут өдөр болгон хоёр талдаа ингээд алхах хэрэгтэй. Эсвэл цахилгаан шат бити ашигла, энгийн шат ашигла гэх мэтчлэн алхах боломж гарах доолнд тэрийгээд байнга ашиглаж ял гэсэн санаа гэлээд байгаа. За тэгээд нойр байна. Нойрыг бол яг шаардлагатай нойрыг өдөр тутам бас авч явах хэрэгтэй. Тэгээд нойр алдаж болохгүй. Өдөрт 7-оос 9 цаг за хүн болгоноос бас шалтгаалаатай. 7-оос 9 цагийн нойр авч явах хэрэгтэй. Харин 9-ээс хэтрүүлэх юм бол энэ буцаад хүний биед одоо илүү сөрөг нөлөөтэй гэж энэ бас бичсэн байна. За хүүхд одоо бас хүүхдүүдэд тоглох ч юм уу эсвэл одоо нохоо одоо тоглох спортоор хичээл гэднэр нь буцаад хөдөлгөөнтэй байхад те бас одоо бодит амьдрал дээр илүү нөгөө тус болдгоо гэсэн санааг бас хэлжээ. За нойр бол anti-aging буюу те илүү одоо залуужуулах, хөгшрөлтөөс хамгаалах хамгийн гол хэрэгслийнх нь нэг бол мөн бид нар унтахад мелатонин гэдэг бодис ялгаруулдаг те өглөө босоод тэгэл орой унтах хүртэл бол ингээд хүний ялгаруулж байгаа мелатонины хэмжээ өссөөр яваад шөнийн 11 тэгээ 11 өнгөрөөд мелатонин бол одоо хамгийн макс хэмжээнд дээр очиход хүн одоо байгалаа цаанаасаа хамгийн нойр хүрдэг үе. Тэгэхээр хүнийг нойр хүргэж байгаа зүйл нь бол мелатонин. Тэгэхээр энэ мелатонин одоо хүний биед ялгардаг гормон бол буцаад хүний одоо эрүүл мэндэд буцаад нөгөө илүү залуучхад гэх юм уу эсвэл нөгөө илүү бага хөгжрөхөд бол маш чухал үргийг гүйцэтгэдэг гэсэн байна. За тэгээд powerful antioxidant гэдэг чинь одоо юу штэ одоо жимс ногоонд те их байдаг энэ антиоксидант бол буцаад хүнд одоо хүний дархлааг эрүүл байлгахад бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За тэгээд антиоксидант ууснараа эзснээрээ те одоо ямар нэгэн хавдраас сэргийлнэ, ямар нэгэн өвчнөөс сэргийлнэ те Альцгеймерийн өвчин буюу те мартах тэр өвчнөөс, хөвшрөх өвчнөөс сэргийлнэ те тархийг бас илүү эрүүл байлгана. За тэгэхээр одоо энэ номон дээр бас гарч байгаа юм л да. Японочууд бол маш их ногоон цай уудаг те. Ногоон цай өдөр болгон тогтмол уудаг. Тэгэхээр энэ ногоон цай нь бол одоо яг антиоксидант одоо маш өндөр байдаг агуулгадаг учраас ногоон цайг бол байнга уудаг. Тэгээд энэ номон дээр ч гэсэн ногоон цай ууханд бас ямар ач холбогдолтой талаар бол нэлээд урт бас дурдж өгсөн байлаа. За хүний майнд буюу те одоо хүний тархинд тэр байгаа юу өөрийгөө үзэж байгаа үзэл те энэ бол өөрөө бас хүн хэрхэн айлбаг харж байгаа одоо өнцөгт энэ буцаад хүнд хэрхэн хурдан хөгшрөхтэй бол шууд холбоотой байдаг. За энэ дээр нэг Ешивагийн их сургуулийн нэг хийсэн судалгааны талаар гарч байгаа. Илүү эерэг хандлагатай тэ одоо бас emotional awareness буюу тэ илүү одоо хүний эмоцийг мэдэрдэг эсвэл эсэргээр ийм хоёр хүмүүсийн дунд бас нэлээд судалгаа хийж үзсэн байна л да. Тэгэхээр илүү эерэг хандлагатай одоо эмоцоо тэ зөв менежлж чаддаг хүмүүс илүү урт насалдаг гэсэн одоо судалгааны дүн гарсан байна. Тэгэхээр та бүхний хандлага тэ одоо тэр бол шууд урт наслахад хамааралтай байх нэ. За тэгээд 3 дахь хэсгээр логотерапигийн талаар гарч байгаа. Логотерапиг та бүхэн санаж байгаа бол Виктор Франклин нэг ном уншсан шүү дээ, тэ. Ямар нэртэй Search for Meaning гэдэг амьдралын утга учирын эрэлт гэдэг тэр одоо Германы тэр 2 дугаар дайны үед Auschwitz-с амьд гарсан еврей хүний бичсэн тэ Виктор Франкл гэдэг дэлхийд алдартай хүн л дээ. Энэ дэлхийн хамгийн олон борлуулалтад уншигдсан номын нэг санагдаж байна. Амьдралын утга учирын төлөөг л баг кино шиг нэг ном бид нэр за 3-4 жилийн өмнө уншижсэн санагдаж байна тий. Тэгшээ битэр уншиж илүү яалаа. За
энэ бол яг ингээд хүний кино үзэж байгаа юм шиг ном байсан л да. Тэгэхээр яг тэрүүн дээр тэр Виктор Франкл өөрөө яг энэ логотерапи буюу тэ одоо юу гэх амьдралын одоо ийм сэтгэл зүйн эмчилгээ гэхдээ тэрний гол зорилго юу гэхээр ерөөсөө нөгөө search for meaning буюу амьдрах тэр учир шалтгаанаа амьдралын утга учраа олоход нь тусалдаг одоо терапиг бол логотерапи гэж байгаа юм л да. Тэгэхээр энэ логотерапигийн талаар бас нэлээд бичсэн. Тэгэхээр энэ бол илүү нөгөө миний бодлоор тэр барууны логотерапитай энэ Япон икигай энэ Япон философиг жоохон холбох гэж оролцсон байлээ. Тэгэхээр та бүхэн тэр номноос санаж байгаа бол яг амьдралын утга учирыг те одоо тэр тухайн үед Виктор Франкл тэр Германы Аушвицт одоо нацистнуудад баригдаад тэр хоригдож явахдаа те одоо өөрөө сэтгэл зүйч юм байсан. Тэгээд яг тэрний логотерапигийн талаар цаас олдон гудалтын дээр ингээд бичээл тэр ерөөсөө тэр хүн тэр тухайн үед амьдралын яг нэг утга учиртай байж ижил тэр хүнд зүйлээс амьд гарах боломжтой байсан. Тэр нь болохоор өөрийнхөө тэр логотерапиг те ямар нэгэн заавал ном болгож те олон нийтэд хүргэж олон хүний бас амьдралынхаа утга учирыг олоход би тус болно гэдэг итгэл үнэмшил тэр амьдралынхан өөрийнхөө утга учир болгоод явсан нь одоо энэ хүнд зүйлээс намайг амьд гаргасан. Тэгээ буцаад энэ логотерапига дараа нь амьдрал дээр ингээд хэрэгжүүлсэн байдаг. Тэгэхээр энэ бол яг тэр номон дээр айгүй тод гардаг байхгүй. Тэгэхээр энэ икигай дээр ч гэсэн хоёр барууны хүн бичгтэй бас логотерапитай эндээс уйж гаргасан байгаа юм л та. Тэгэхээр тэр логотерапи гэдэг нь бол тухайн тэр Франклин гаргаж ирсэн энэ ерөөсөө хүн болгонд л амьдралынхаа утга учирыг олоход те одоо хэрэг өөрөө олж чадахгүй бол хөндлөнгөөс одоо мэрэгжлийн тийм одоо терапист олж өгөх тийм одоо терапи л юм л та. За тэгээд энэний талаар бас нэлээд дэлгэрэнгүй бас дурдсан байгаа. Яг хөө. Гэхдээ энэ нөгөө икигай дээр илүү төвлөрөх хэрэгтэй гэж миний үзэж байна. Тэгэхээр энэ бол яг тухайн уул нь бол маш энгийн. Ер нь бол нэг 2-3-7 хоногийг аваад тэгээл тэр хүнийг эхний 7 хоног бол юу ч хийхгүй тухайн зөвхөн өөртөө те амьдралынхаа талаар бодох эргцүүлэх одоо боломжийг олгоод тэгээд дараа нь бол энгийн үйл явдал одоо үйл те одоо хийгээд те одоо мод хүрээдэгч байдаг юм уу эсвэл зүгээр кофе уух ч гэдэг юм уу те. За тэгээд буцаад энэ 3-7 хоногийн туршид одоо өөрийнхөө амьдралын утга учирыг ингээд нэг паузлаад олох боломжийг олгоод тэгээд шинэ хүн болоод гарах гэсэн концепт юм байл л дээ. Тэгэхээр энэ бол илүү барууны хүмүүст илүү тохиромжтой юм шиг надад санагдсан. За ингээд ихний 3 бүлэг өндөрлж байна. За 4 дахь бүлэг дээр болохоор flow буюу одоо урсгалтай орох нь икигай буюу утга учиртай амьдралд хэрхэн чухал нөлөө үзүүлдэг вэ гэдэг талаар ярьдаг. За бид нар хэд хэдэн ном дээр бас flow гэдэг ойлголтыг ярьжсэн. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол ингээд дуртай зүйлээ хийж байхдаа, дуртай бас чаддаг зүйлээ хийж байхдаа цаг хугацааг одоо өнгөрч байгааг мэдэхгүй шахам тэр хийж байгаа зүйлтэйгээ нэгэн сул болж ингэж мэдэрдэг тийм зүйлийг одоо flow урсгалтай орох гэж хэлээд байгаа юм л та. Тэгээд урсгалтай ингэж орсноороо тэр дуртай зүйлээ хийснээрээ хүн дуучтай амьдрал түүнээс аз жаргал мэдрэх гэдгийг одоо жинхэнэ утгаараа мэдэрч болтгоо гэж тайлбарлаж байгаа юм. За тэгээд flow одоо буюу урсгалтай орох нь бас шууд тохиолдог зүйл биш те. Хүнээс тодорхой хэмжээний хүчин чармаалт тэгээд төвлөрөл хэрэгтэй. Шууд ингэж таашаал өгдөг, донтуулдаг ч юм уу, допамин ялгаруулдаг зүйлээсээ илүүтэйгээр илүү урт хугацаанд танд утга учир авчирдаг урсгалтай орж байгааг чинь мэдрүүлдэг тийм зүйлээ хийх нь илүү үр дүнтэй шүү гэж зүйлсэн байгаа юм. За тэгээд энэ урсгалтай ороход юу анхаарах хэрэгтэй вэ? Юунд чухал ач холбогдол хэрэгтэй вэ гэдэг талаар хэлдэг. За нэгдүгээрт нь болохоор тодорхой хэмжээнд өөртөө сорилттой зүйлийг хийх хэрэгтэй. Амархан зүйлээс хүн мэддэг. Тэгэхээр хүн тодорхой хэмжээнд ийм хийж чадах үз гэхдээ ийм сорилттой зүйлийг хийж байж урсгалтай ордог. За хоёрдугаарт нь болохоор зоригтой байх хэрэгтэй. Тэгээд хэрхэн хийхээ тодорхой хэмжээнд мэддэг байж ич тэр зүйлдээ төвлөрч орж чаднаа. Тэгэхээр үүний жишээ нь жишээлбэл тамирчид байна л та тий. Тамирчид бол мэдээч хэрэг өөртөө зориг тавина. За би энэ уралдаанд төрүүлнэ, медаль авна гэдэг юм тий. Гэхдээ яг тэрийг хийж авах үедээ зөвхөн зорилгоо бодоод байвал бас хийж байгаа зүйлдээ төвлөрч чаддгүй. Одоо
олимпиад оролцож байгаа тамирчид медаль гэд бодоод тэр зүйлийг хийгээд байвал алдсан шүү дээ тий. Тэгэхээр мэдээж хэрэг урт хугацаанд бол зорилго нь чухал. Гэтэ яг хийж авах үедээ хитрхи зорилгодоо автаж болохгүй. Илүүтэйгээр одоо тухайн процессдоо анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн тийм зөвлөгөө өгч байгаа юм. За тэгээд дараагийнх нь болохоор нэг дор олон зүйлийг хийхээс татгалзах хэрэгтэй. Хүн одоо урсгалдаа орох, флоудоо орох тэр процесс нь олон зүйлийг зэрэг хийхээс биш зөвхөн тэр нэг зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлснээр бий болдго юм а гэж зөвлөж байгаа. За тэгээд Японд бол одоо энэ Такумин сан буюу одоо Японы урлаачид те маш тийм деталь зүйлүүдэд анхаарлаа төвлөрүүлж ингэж суудаг нь бол флоу буюу урсгалдаа орсон байгаа гин тод жишээ байж болдог. Жишээлбэл Япончууд хоол ундан дээр ямар их деталь дээр анхаарч те үзмжин дээр маш гайхамшигтай хоолыг уралдаг үлээ. За эсвэл одоо инженерчлэл дээр маш тийм детайлуудад анхаарсан. Гэхдээ ийм simple энгийн чанарт анхаарсан тийм зүйл хийдгээ те тэрнгээр ялгардаг. Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Джобс те Японд очиод японочдын яг энэ урлаачдын ямар их тийм детальд анхаардаг тэгсэн мөртлөө ингээд чанартай, удаан эдлэгээтэй, энгийн хийцтэй тийм зүйлүүдийг уралж чаддаг юм байдгийг олж хараад тэн дээр инспирэшн авчаасан гэдэг талаар гардаг. Тэгээд нэг шавраа аяг гурлаачаас бүр 10 жилийн турш аяг захиалж авчаасан. Шавраа аяг гурлаач болохоор би ингээд Стив Джобсын одоо Apple-ийн бүтээгдэхүүнээ гаргахад инспирэшн нь урам зориг нь болж исэн гэж бодохоор надад маш их бахархах сэтгэл төрдгөө гэж хожим хэлсэн байдаг. Яг юм флоудоо ороход болохоор тий заавал ингээд одоо утга учиртай том гайхалтай зүйлийг хайгаад авах шаардлагагүй. Хүн хийж байгаа зүйл болгоноосоо бас тодорхой хэмжээнд одоо утга учирыг олж харж те тэрэндээ уусаж урсгалдаа орж болдог гинэ. Тэрний нэг жишээ болохоор одоо Японд хаяада ингээд томоохон department store-удад цахилгаан шатны үйлчлэгч гэж байдаг. Цахилгаан шатны ингээ хаалгыг онгойлгож өгөөд товчлуурыг нь хэд дээр гарах вэ гэж дарж өгдөг тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээ тэрийг харахад бол тий маш тийм уйдгартай энгийн тийм ажил хийж байгаа мэт санагдана. Яаж энэ ажлыг өдөр болгон хийх юм болоо гэж бодогдсон тий. Гэтэл тэр хүмүүсийн хувьд ингээд ягаад энэ ажил нь сонирхолтой, утга учиртай болдгийм бэ гэд асуунгууд тэр хүмүүс болохоор ингээд өдөр болгон шинэ хүмүүстэй уулзж байгаа, тэр хүмүүстэй тусалж байгаа, үйлчилж байгаа утга учиртай мэдрэгддэг гэж хариулсан байна. Тэгэхээр хийж байгаа зүйл болгоно тий утга учиртай байлгах ямар зорилготой байгаа юм. Тэгээ тодорхой хэмжээнд тэрийгэ сорилттой байлгах тий одоогийн байгаагаасаа илүү сонирхолтой, илүү хэцүү болгох ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар гэж өөрчилснөөр тэндээсээ утга учир мэдэрч урсгалдаа орж болдго юм а гэж тайлбарлаж байгаа. За мөн медитейшн буюу бясалгал хийх нь одоо анхаарлыг төвлөрүүлж, анхаарлыг тайвшруулж, альва зүйлийг хийхдээ урсгалдаа орсон тэр мэдрэмжийг өгөхөд тусалдаг гэж тайлбарлаж байна. Өөрийнхөө урсгалыг олоход те бас юу чухал вэ гэхээр өөрийгөө ажиглах хэрэгтэй юм л да. Би юу хийхдээ илүү дуртай юм байна. Тэ магадгүй зураг зурх дуртай бол за түүнтэй төстэй өөр зүйлүүдийг бас хийж үздэг ч юм уу. Шавар урлал хийж үздэг ч юм уу. Өөр гар урлан зүйл хийж үздэг ч юм уу. Тэ хэмтчлэн илүү юм сониуч байх, өөрийгөө ажиглах гэдэг зүйл бол дуртай зүйлээ олоход маш чухлаар нөлөөлдөг шүү гэж зөвлөсөн байна. За дараагийн бүлэгт нь болохоор одоо урт насалдаг хүмүүсийн нууцыг тайлбарлая гэсэн хэсэг байна. За урт насалдаг буюу одоо 110 насалдаг хүмүүсийн тий ингээд судалгаа хийсэн байна л да. Тэгэнгүүт тэдгээр хүмүүс маань зөвхөн одоо урт наслаа зогсохгүй маш тийм чанартай амьдарсан, утга учиртай амьдарсан байгаа нь харагддаг гинэ. За хэд хэдэн хүмүүсийн жишээ байна л да. Жишээлбэл тэр хүмүүсийн тий амьдралын философиг ингээд судлаад үзэнгүүт 117 нассан Окава Мисао гэдэг хүн тухайн үед бол хамгийн өндөр настай хүн байсан байна. Тэгээд энэ хүний урт наслтын нууцыг судлангууд загас сүшээ хийддэг маш их нойрондоо анхаарал хандуулдаг юм хүн байсан байна. За дараагийн хүн болохоор 116 нассан. Энэ бол Япон хүн биш байна. Итали хүн юм уу да тий. Каповила Мария гэдэг хүн байна. За энэ хүн болохоор одоо талархахын чухлыг тий талархаж амьдрахын чухлыг бас дурдсан байна. За дараагийн хүн 122 нассан Джон Калмент гэдэг хүн байна. За энэ хүн болохоор хошин шогийн мэдрэмжтэй байх, тэгээд
бүр амьдралынхаа сүүлийн жилүүдийг хүртэл маш тийм дуртай зүйлээ хийхээс огт цааргалдаггүй, сониуч те эрэл хайгуул хийсэн ийм хүн байсан юм байна. Түүхэндээ хамгийн урт нассан хүн 122 нассан энэ хүн байна. За тэгээ дараагийн хүн болохоор 114 нассан хүн байна. Энэ хүн болохоор өдөрт 2 л удаа хоолдог байсан гэж байна. За 111 насссан Александр Имиж гэдэг хүн болохоор огт одоо амьдралтаа арх ууж байгаагүй гэж хэлсэн байна. За гих мэдчлэн. Гэтэ одоо ингээд энэ хүмүүсийн талаар ингээд судлаад зөнгүүд ер нь бол амьдралынхаа сүүлийн мөч хүртэл маш тийм эрч хүчтэй тэ актив буюу идэвхтэй амьдарсан. За тэгээд дуртай зүйлээ хийхээс ерөөсөө цааргалдаггүй тийм хүмүүс байсан байна л да. Тэгээд энэ дээр бас нэг жишээ өгсөн. Нөгөө Японд байдаг Ghibli-ийн студио бидний мэдих олон одоо сонирхолтой хүүхдийн кинонуудыг хийсэн одоо студио байдаг шүү дээ. Түүний үүсгэн байгуулагч Миязаки Хаяо гэдэг хүн байгаа. Тэр хүн маань ингээд бид төртэй гарнаа гэж зарсан юм байна л да. Тэгээд төртэй гарнаа гэхээр нь ажилчид нь за тэгээд төртэй гараад ажиллагаа болж байгаа юм байна гэд ойлгосон чинь төртэй гарсныхаа маргааш нь юу ч болоогүй юм шиг ингээд студио хүрээд ирсэн гинэ. Тэгэхээр нөгөө хүмүүс нь жоохон эвгүй байдалд орол ер нь ирнэ гэж бодоогүй те. Тэгээд төртэй гарна гэдэг чинь ажиллагаа болно гэсэн үг биш юм уу гэж гайхаад гэсэн чинь нөгөө хүн чинь би ингээд хүн хөвтлээ дуртай зүйлээ хийн. Тэр бол зураг хүүхдийн кино бүтээх. Гэхдээ би ямар нэгэн одоо хүүхдийн киног бол ингээд зах зээлээр гаргахгүй. Би зүгээр л хүн хөвтлээ дуртай зүйл буюу одоо хүүхдийн киноны зураг энэ зүйлээ хийсээр л байх болно гэж хэлсэн байна. За тэгээ дараагийн бүлэгт нь болохоор Японы 100 гаруй наслаад байгаа тий Окинава ялангуяа энэ дотор хойд бүс нь болох Огими гэдэг бяцхан тосгонд тэгээ зохиогчд маань очиод юу олж мэдсэн талаарх юм хэсэг байгаа юм л да. Тэгээ Огимигийн 3000 гаруй одоо орсон суугчдын тий ихэнх нь одоо өндөр настангууд тэгээд 80 нас бол ер нь жоохон залуудаа ордог шахуу ийм маш өндөр наслтаараа Япондо, Окинавада гэд тэргүүлдэг ийм тосгон байна. Тэгээд энэ тосгоны одоо нууцыг нь судлахаар ингээд хоёр зохиогч маань очсон. Тэгээд очсноосоо эхлээл хотын нөгөө тосгоныхоо захиргаан дээр очсон чинь 80-90 гарсан ингээл хүмүүс хөнгөн шингэн тэр хоёртой уулзаал тентхийн одоо тосгоны захиргаанд ажилладаг хүмүүс байгаа байхгүй юу? Тэтгэвртэй аль хэдийн гараад хэдэн 10 жил болсон насан дээр машин барайл хөтөж хийгээл ингээл явж исэн. Тэгэл вау гэж бодоол. Тэгээд тэр хүмүүсийн ингээд амьдралыг судлаад эхэлсэн чинь маш тийм группээр амьдардаг хүмүүс байсан байна. Түрүүн нагийн хэлжсэн Муай гэд ийм групп бүлгээрээ амьдардаг. Энэ болохоор одоо Окинавад л байдаг зүйл байхгүй юу? Тэгээд ийм группээрээ бүлгээрээ амьдардаг. Одоо амьдардаг гэхүү одоо тийм зохион байгуулалтанд орж волонтер хийдэг, сайн дурын ажил хийдэг, эсвэл нэг нэгэндээ тусалдаг. За тэгээд жил болгон ийм тогтмол мөнгө тэр Муай гэд бүлгэмдээ ингээд хураалгаад тэр мөнгнөөсөө магадгүй нэг нэгэндээ нөгөө гар цохирол тохиолдлоо гэхтэн тусалдаг ч юм уу, мөнгөний хэрэгцээ гарахаар нь тусалдаг ч юм уу, эсвэл тэр мөнгнөөсөө одоо хандивын аян өрнүүлдэг ч гэдэг юм уу тий. Тэгдэг. Тэгээ илүү гарсныг нь болохоор магадгүй жилийн сүүлд нь дүгнээд хамгийн сайн ажилласан хүндээ ингээд ээлжлээд нэг нэгээр авдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү тогтолцоотой. Тэгээд энэ маань болохоор одоо илүү нөгөө нэг бүлгэрээ нэг гэр бүлэрээ байгаа юм шиг хүмүүс хоорондын харилцааг үүсгэж өгдөг. Тий ингээд хүмүүсийн нийгмийн хэрэгцээг нь илүү хангаж өгдөг. Би хэн нэгэнд хэрэгтэй амьдраад байна гэдэг тэр мэдрэмжийг нь төрүүлдэг тийм community бүлэг байт юм байна. За тэгээд хүмүүс Огими гэдэг тосгонд бол дандаа энэ Муай гэдэг группүүдэрээ зохион байгуулалтанд ордог. За тэгээд бас нэг одоо ажигласан зүйл болохоор хүн болгон гэрийнхаа урталт ингээд юутай бяцхан ногооны талбайтай ногооны талбайгаас хамаг идэж уудаг ногоо хүнсээ ерөнхийдөө өрөө ингээд ургуулад идчихдэг. За тэгээд маш их тийм нэгнийхээ төрсөн өдөрч гэдэг юм уу жижигхэн баяр ёслол тэмдэглэлт үйл ажиллагааг ингээд хамтаараа тэмдэглэж одоо нэг нэгэндээ талархдаг, баярлдаг тийм зүйл их ажиглагдсан. За тэгээд альва зүйлд ингээд яардаггүй маш тийм удаан тайвнаар ханддаг. Тэр нь бас ажиглагдсан. Тэгээд бас юмд санаа зовоод байдаг аль болох юм альва зүйлд эргээр ханддаг. Тийм зан чанартай. За тэгээд өдөрч өнгөө одоо
тариан талбай дээрээ ажиллах ч гэдэг юм уу, эсвэл нэгнийхээ гэр зочлох, за эсвэл хамтдаа дасгал хөдөлгөөн хийх гэдэг тийм маш тийм хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдардаг тийм зөв дадал зуршилтай хүмүүс болох нь ажиглагдсан. Зохиогч маань эцэст нь болохоор ер нь энэ хүмүүсийн урт наслаад байгаа нууц нь хайртай дотны хүмүүстэйгээ маш тийм идэвхтэй харилцаа үүсгэж чаддаг. Тэгээд мэдээч хэрэг эрүүл хоолтой, зөв дадал зуршилтай ийм community байгаа болохоор, бүлэг хүмүүс байгаа болохоор одоо энэ хүмүүс маань 110 наслаад байт юм байна гэсэн тийм дүгнэлтэнд хүрээд энэ бүлэг маань туусан байгаа. За дараагийн бүлэг Ikigai diet буюу дэлхийн хамгийн урт насалдаг хүмүүс юу идэж уудаг талаар бас дурдсан байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн хамгийн өндөр дундаж наслалтай хүмүүсийн эрэгтэй 85, эмэгтэй 87.3 насыг насалдаг юм байна. За энэ нь бол мэдээж Япон дундаж наслалтаараа Япон 1-р дэлхийд ордог. Гэхдээ Окинавагийн хүмүүс Японы дундаж наслалтаас илүү өндөр байсаар ирсэн юм байна. Ялангуяа дэлхийн 2-р дайнаас хойш. За Окинава diet буюу Окинавагийн хүмүүс юу идэж уудаг вэ те. За Окинава бас Японд юугаар алдартай вэ гэхээр cardiovascular disease буюу зүрх судасны өвчнөөр одоо нас баралт Японд хамгийн багт Окинавагийн хүмүүс тооцогддог юм байна. За тэгэхээр зүрх судасны өвчин гэдэг бол бидний идэж ууж байгаатай одоо нэгсэндээ шууд холбоотой. За энэ донд номон дээр бичснээр бол хэд хэдэн зүйлүүд байгаа юм. За нэгдүгээрт олон төрлийн хоол идэх ёстой. Олон нэгсэндээ идэж байгаа зүйл маш олон төрөл. Ялангуяа ногоо маш олон төрөл байх ёстой. Өнгөний хувьд те. За ногоо жишээлбэл өнгөөр нь л хэд чинь тэнд дотор чинь солонгийн 7 ондоо 7ч биш те. Бүр толоогоос олон өнгөтэй жимс ногоонууд байдаг да. Тэгэхээр энээс бол аль болон олныг идэх ёстой гэдэг юм байна. За Окинавагийн ногооны төрөл баг чинь юу юм бэ? Бараг 206 төрлийн хоол байдаг юм байна. Тэгээ Япон олнууд чинь бас дотор олон төрөл байдаг юм байна. Өдөрт дор хаяж 5 удаагийн жимс ногооноо идэх ёстой өдөр бүр. Тэгэхээр өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, за тэр дундаа бас одоо жимс ногоог сайн идэх ёстой. За дээрэс нь eating the rainbow буюу одоо солонгорсон олон өнгөөр нь идэх ёстой гэж байна. Тэгэхээр эн чинь одоо ногоон улаан гэл одоо улаан помидор бол ногоон улаан байдаг те. Огурцын ногоон байдаг гэл эдгээр чинь бүгд өнгө байдаг шүү дээ. Тэгэхээр болж үйл олон өнгөөс идэх ёстой. Яг гэвэл өнгөний ард нь бол өөр төрлийн витамин, өөр төрлийн одоо хэрэгтэй одоо минералууд бас байдаг. За тэгээд дээрэс нь одоо grain буюу одоо Япончууд бол будаага хийддэг те. За будаа ч гэсэн Окинавад бол хамгийн гол хүнснийх нь нэг. За энэ нь бас өдрийн одоо хоолныхын диет нь бол бас ордог. За сахар баг иддэг юм байна, сахартай юм. За сахар эсвэл одоо тийм амталсан юм идэх юм бол тэр нь cane sugar буюу тэр нөгөө сахарын тийм хулсан мод байдаг шүү дээ. Тэгэхээр тийм яг органик тэр одоо cane sugar буюу одоо тийм модноос гаргаж авдаг тэр модыг нь иддэг юм байна. Тэгэхээр ер нь сахар гэдэг бол буцаад биднийг урт наслахад тэг хамгийн эсвэл элдв янзын өвчин тусах хамгийн үндсэн суурь бол ер нь бол тэгэл ялангуяа үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сахар одоо тийм нунтаг сахар биш үү? Эсвэл одоо шоколадын дотор байгаа сахар ч юм уу. За эднэр бол буцаад яг бидний одоо эрүүл мэндийг муудахж байгаа үндсэн зөвлөдөө нэг шүү дээ. За тэгээд загас маш их иддэг юм байна. Өдөрт 3 удаа, өдөрт 7 хоногт 3 удаа загас идэх мэдээж энэ чинь далаатаа шууд те access to учраас мэдээж загас их иддэг. Гэхдээ Японы одоо хамгийн их мэддэг мах нь бол pork буюу хамах гэдэг юм байна. За
бид нар хоолндоо цайндаа хүртэл давс хийдгээ. За бидний монголчуудын бол давсны хэрэглээ ер нь бол өндөр талтай байдаг те. Гэтэл Окинава болохоор давс маш бага хэрэглэдэг юм байна. За Японд бол дунджаар хүн өдөрт те 12 грамм давс иддэг бол Окинавад 7 грамм те. Бүр хамаагүй бага давсны хэрэглээтэй байдаг юм байна. Тэгэхээр энэ давсны хэрэглээ илүү байлаа гэж ер нь биднэрт эрүүл мэндэд муу сөрөг нөлөөтэй биш эрэг нөлөө багтаа. За тэгээд харо хачибу буюу бид бүхэн ярилцсан те. Ходоодоо 80% хүртэл дүүргэх. Тэгэхээр ер нь ходоодоо дүүртэл ялангуяа өлсөж явж байгаа ходоодоо дүүртэл идэх нь бол одоо өөрийгөө бас нэгсэндээ баг эрүүл мэндийн хувьд бол хорлож ийн гэсэн үг. Ялангуяа Окинавад бол ходоодоо дүүртэл идэхгүй одоо идэх нь буруу гэж үздэг. За тийм их юм идж байгаа мэдрэмж төрүүлэхийн тулд хүртэл жижигхэн аягнуудад хуваач хийдэг те. За жишээлбэл баруунд бол эхлээд appetizer аваад тэгээд үндсэн хоол аваад тэгээд ардаас нь dessert буюу хамттан авдаг штэ. Тэгэхээр Японд бол эсэргээрээ бүгднгийн нэгэн зэрэг жижигхэн тавганд маш олон хуваагаад ингээ хийчдэг. Тэгэхээр тэр хүн харах одоо нүдээр харахад ч гэсэн маш их зүйл хийж байгаа мэдрэмж төрдөг. Тэгэхээр ер нь сэтгэл зүйн харж байгаа өнцөг бол хүний цацсан мэдрэмжтэй бол шууд холбоотой байдаг. Хүний идэх тэр хэмжээтэй бол бас шууд холбоотой байдаг. Том аяганд идэх, тэг жижигхэн аяганд идэх хоёрын сэтгэл зүйн ялгаа шал хоёр өөр байдаг талаар бол бидний уншиж байсан, урд нь уншиж байсан нэг сэтгэл зүйн номнууд дээр гардгийг бас санаж байна. Тийм учраас энэ Японд ер нь бол энэ Японы хоолоо олон тавган дээр Солонгос Япон тавьдаг нь ийм учиртай юм байна л да. За тэгээд ер нь бага идэнэ гэдэг нь урт наслах бас нэг үндсэн шалтгаан болж ин л та энэ дээр. Хэрвээ 80% энэ дүрмийг баримталж чадахгүй бол бас нэг одоо орлуулж болох зүйл нь 7 хоногийн 1 юм уу 2 өдөр нь фастинг буюу хоол идэхгүйгээр байх. Энийг бас хэрэгжүүлж болох юм аа гэж бас гарч байгаа. Тэгэхээр 7 хоногт 1 юм уу 2 өдөр бол одоо хоол идэхгүйгээр те фастинг хийх боломжтой. Яг нь фастинг хийдэг юм а гэхэд бол ядаж 7 хоногт хэрвээ бид нар 80% дүрмийг баримталж чадахгүй бол 1 юм уу 2 өдөр те одоо хүнд хоол идэхээс татгалзаж бас болох юм. Тэгэхээр ер нь өнөөдөр бол бид нар калориор дутснараа өвдөх биш, калори ихцнэрээ өвдөх магадлал нь бол хамаагүй өндөр болсон ийм үед амьдарч байгаа. Тийм учраас ер нь одоо бидний нэг урд нэг номдэр гардаг шүү дээ. Одоо үйлдвэрлэлийн аргаар хийсэн хүнснээс бол байнга болж үйл татгалзах хэрэгтэй. Тэгээд юм идсэн ч гэсэн битий ходоодоо дүүртэл идж байгаараа тэг 80% гэдэг чинь одоо нэг идсэн ч гэсэн яг нэг бүтэн цадаагүй мэдрэмж өгнө шүү дээ. Тэгэхээр тэр бол танд хангалттай болчлоо гэсэн дохой юм биш үү? Ер нь бол манайха. За тэгээд ногоон цайны талаар урданд дурдчихсан. За Окинавад бол хүн өдөрт 3 аяга сампинча гэж юм л да. Тэгэхээр энэ нэг төрлийн ногоон цай гэж ойлголоо. За уудаг юм байна. Ногоон цай байнга уудаг те. Тэгэхээр ногоон цай бол өөр нөгөө антиоксидант баялаг байдаг. За зүрх өвдөхөөс сэргийлдэг юм байна. За хүний иммун систем буюу дархлааны систем сайжрах, стрессийг багасгах, холестеролыг бууруулах гэх мэт маш олон давуу талтай. За энэ ногоон цай бол одоо хүн төрөлхтөн бол одоо маш олон мянган жил уусаар ирсэн. Ер нь бидний ялангуяа энэ Oriental буюу Азийн соёлд бол маш гүн шингэж орсон байдаг те. Япончууд, Хятадууд, Солонгосчууд бүгдээрээ ямар нэгэн төрлийн ногоон цай маш их уудаг штэ. Тэгэхээр энэ ногоон цай уух нь бас тэр хүмүүс илүү эрүүл байх бас үндсэн суурийнх нь нэг гэж одоо Япончууд бол энэ ном дээр хэлснээр бол үздэг юм байна. Тэгэл маш олон төрлийн давуу тал үүдг юм байна л да. Цусан дахь сахарын хэмжээг багасгахад, холестерол контролдоход те
цусны эргэлтийг сайжруулахад за витамин С-тэй, антиоксиданттай тэр үдгийг хэл нарны одоо UV гэрлийн одоо нөлөө хүртэл бууруулахад эрг нөлөөтэй байдаг юм байна. Одоо хоол шингээх гэх мэтчлэн. За тэгэхээр одоо ер нь бид нар кофе биш ногоон цай уух нь баг Азгүй бис баг тохирч магадгүй юм шиг сонсогч байна л да. Тэгэхээр антиоксидант өндөртөө одоо шингэн ууж байгаараа гэсэн санаа хэлж байгаа. За тэгээд хамгийн сүүлдэн тэр Shikuwasa гэдэг нэг тийм жимс байдаг юм байна те. Тэр нь яг жимсээ идэх хэвээр. Тэгээд тэн дээр Окинавад ургадаг жимс юм шиг байна. Тэр нь болохоор нэг одоо оранж те мандарин тэгээд нэг citrus буюу тэр нэг юу гэдүүлээ. Тэр хоёрыг гашуун жимсэдэг шүү. Тэр хоёрын баг нэгдэл юм шиг нэг тэр жимсээ бас их иддэг юм байна. Тэр нь бас антиоксидант өндөртөө. Тэгэхээр тухайн соёлд эсвэл тухайн газар юу илүү ургадаг тэр нь антиоксидант өндөр зүйлээ бид нар одоо бид нар тэндээс Япон жимс идэх албатай биш шүү дээ. Тэрүүндээ хүнсэндээ илүү хэрэглэх нь ч гэсэн тухайн одоо физиологт нь илүү те одоо тохирох ач холбогдолтой. За тэгэхээр энэ Окинавагийн хамгийн урт насалдаг хүмүүсийн идж байгаа ууж байгаа нь тэр бол айгүй энгийн мөртлөө те ер нь их идэх айгүй буруу юм байна гэдгийг бас эндээс миний хувьд бол айгүй ойлгож авлаа. Тэгээ одоо бодоодсэн чинь би ер нь бол гизээ цадтал идхийг л баг одоо иднэ гэж ойлгоод байдаг нь айгүй тийм буруу ойлголт юм байна гэдгийг ойлголоо. Танаа японочдод ийм юм уу дээ те. Тий яг хараа хажибүү гэл юм жоохон гиз хонхолдсон байдалтай юунасаа ширээнээсээ босох нь бол зүгээр л гэж заадаг л да. Тэгээд хүний гиз чинь нөгөө сундаг агшдаг эрэхтэй шүү дээ. Тэгэхээр яаж идэж ийн тэрнгээр л агшина. Тэгээ удахгүй бага идэт хахаар тэгээ сурчна. Эсрэгээр хідэд байвал тэгэл сунана. Тэр хэмжээгээр идэхгүй бол өсдөг болно. Яг зөв. Тий. Их идэх тусам амархан өсөд байдаг шүү дээ. Тий. За тэгээд үргэлжлээд одоо урт амьдралд те урт наслахад хөдөлгөөн хэрхэн чухал талаар бас өгүүлдэг. За урт наслахад болохоор ямар нэг одоо нөгөө эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх гэхээс илүүтэйгээр багаар тасалдгүйгээр өдөржингөө ийм идэвхтэй байх нь хамгийн чухлаа гэж зүгсэн байгаа. За тэгээд Окинавач тэр Огими гэдэг тусганы хүмүүс ч тэр өдөржингөө л ингээл гүйж хараагаал ийш тийшээ алхаал эсвэл тарилангийн талбай дээр ажиллаад ингээд маш тийм идэвхтэй хөдөлгөөнийг багаар хийсээр хагаад өдөржингөө тийм идэвхтэй байж чаддаг тэгэнгүүт одоо ихэнх бидний өдөр яаж өнгөрдөг вэ гэхээр бид нар хөвчлэн суугаа ажилтаа байдаг. Тэгээд орчин үед бол эрүүл мэндэд хамгийн зөргөөр нөлөөлж байгаа томоохон хүчин зүйлсийн нэг бол ийм суугаа амьдралын хэв маяг болчиход байна гэдгийг энд дурдсан. За тэгээд Японд бол ийм йогач гэдэг юм уу, тайчи ч гэдэг юм уу удаан тэгтээ ийм тайван одоо дасгал хөдөлгөөнүүд их хийгддэг гинэ их дэлгэрсэн. За тэгээд радио тайсо гэж зүйл байдаг одоо радиогийн гимнастик гэдэг нэртэй байхгүй. За энэ болохоор маш олон 10 жилийн турш хийгдэж байгаа Япон хүн болгоны мэддэг. За өнөөдөр ч гэсэн Японы 30% Япон хүмүүсийн 30% нь өнөөдөр өдөр болгон радио тайсоо хийдэг гэж байгаа. За радио тайсо нь юу гэдэг вэ гэхээр энэ 5-10 минутын ийм хөнгөн дасгал хөдөлгөөн. Гэтэ бүхий л нөгөө биеийнхаа хэсгүүдийг ийм ажилуулж болох үс ийм үр дүнтэй хөдөлгөөн байдаг. За тэгээд бүлгэрээ хийдэг, өглөө ажилдаа ирчээд ажил эхлэхийнхаа өмнө бөөнөрөө зогсож байгаад радио тайсоогоо хийждэг. Сургууль цэцэрлэгүүд бас радио тайсоогоо өглөө хийдэг одоо радиогоор эхлээд ингээрээ тэгээрээ гэд ингээд хөдөлгөөнийхөө зааврууд нь явдаг гэсэн үг. Сүүлд зурагт би болоод тэгээд зурагтаар бас ингээ харж агаад сууж агаад яаж хийж болох уу, босч агаад яаж хийж болох уу гэд ингээ хөдөлгөөнд нь гардаг. Хийхд бол маш энгийн. Гэхдээ бүхий л үеийн бүчүүд ингэж хөдлөдөг юм сонирхолтой 5-10 минутын дасгал хөдөлгөөн байдаг. За иймэрхүү байдлаар Япончууд бол эртнээсээ ер нь бол дасгал хөдөлгөөнийг чухалчилсан цагуун амьдралынхаа одоо өглөөг эхлүүлдэг зайлшгүй нэг хэсэг болгож чадсан ийм амьдралын хэв маяг болгож чадсан хүмүүс байт юм байна.
За бас йога бас тайчи гэх мэтчлэн тий хөдөлгөөнүүдийг хийдгээ. Йоган дээр бол нөгөө нарны мөргөлтэй зарим монголчууд маань мэдэндээ ийм 12 хөдөлгөөн хийнгээ ингээд наранд мөрөгдөг ийм дасгалыг хийж болно. За тайчи бас одоо хөвшин хүмүүс бол Японд айвих юм гүйж байгаа ч юм уу хэсэг бүлгэрээ ингээд тайчи хөдөлгөөнүүд цэцэрлэг түрээлэнд хийж байгаа ч юм уу дүр зургийг бол олон олж харах бах. Тайчи нь бол ийм хүний биеийн баланс, уян хатан байдал, за ухаан санаа тайвшруулах ийм олон янзын эерэг үр дагавартай, өрнөлөөтэй ийм дасгал байдаг юм байна. За тэгээд энэ бүх дасгал хөдөлгөөнүүдийг хийхэд бас амьсгалыг тэнцвэржүүлэх, зөв амьсгалах гэдэг бол маш чухал байдаг. Ягаад тэгэхээр амьсгал бол ухаан санааг тайвшруулдаг, бас эрүүл мэндэд ямар тустай зүйл байдаг лээд тий. За тэгээд үргэлжлэлтэд болохоор даван туулах чадварын талаар дурддаг л да. За даван туулах чадвар гэдэг маань болохоор альва нэг утга учиртай зорилгынхоо төлөө учирч буй зовлон бэрхшээлийг одоо даван туулах тэр чадварыг хэлээд байгаа. За даван туулах чадвартай хүмүүсийн онцлог шин чанар нь болохоор одоо өөрийнхөө хяналтанд байдаг зүйлийг болон өөрийнхөө хяналтнаас гарсан ямар ч контролдож чадахгүй тэр зүйлүүдийг ялгаж салгаж чаддаг тийм хүмүүс байдгаа гэж. За тэгээд өөрийнхөө хянч чаддаг, контролдож чаддаг зүйлүүд дээр болохоор маш их анхаарлаа төвлөрүүлнэ. Бүх хүч чадлаа дайчлна. Гэхдээ өөрийнхөө хянч чадахгүй, өөрийгөө нөлөөлж чадахгүй тэр зүйлүүдээс өөрийгөө тусгаарлаж чаддаг, холдуулж чаддаг. Одоо сэтгэл санаагаа тэндээсээ тусгаарлаж удирдах чаддаг тийм хүмүүс байдгаа гэж ярьсан байна. За тэгээд сэтгэл зүйн даван туулах чадварыг болохоор буддизм болон стокизмд юу гэж зөвлөдөг вэ гэхээр альва тийм хүсэл таашаалаасаа ангид байх. За хүсэл таашаалч гэдэг юм уу те ингээд хүнд сайхан мэдрэмж төрүүлэх зүйлүүдийг бол мэдэрч болно. Гэхдээ тэрнгээрээ удирдуулж болохгүй. Тэрнгээр удирдуулаад эхлэх юм бол даван туулах чадвар суларнаа гэдэг ийм үзэл санаа байдаг юм байна. За Япончууд бас одоогоор амьдрах гэдэг зүйл маш чухал байдаг. За одоогоор амьдрах, өнгөрсөн харуулсалыг мартах, за ирээдүйн айдас түгшүүрээс өөрийгөө чөлөөлөх гэдэг зүйл бол маш чухал байдаг. За тэгээд үүнийг илтгэх хэд хэдэн философи байдаг тий. Жишээлбэл ичигөө ичи гэдэг философи. За энэ нь болохоор хорон мөч бүхэн үнэтэй. Чиний учирч байгаа учрал бүр үнэтэй гэдэг ийм философи. Тэгэхээр Япончууд улирал солигдоход маш их ач холбогдол өгдөг. Улирлыг enjoy хийх, таашаах, за модын авч унж байгааг харах, цас орж байгааг харах. За тэгэл сакура дэлгэрэнгүүт зүгээр сакурагаа харангаа идэж уух, баярлж хөөрөх гэх мэтчэнтэй одоогоор амьдрах, одоогийнхоо хорон мөч бүр бүхнийг таашаах гэдэг зүйлээр их ач холбогдол өгдөг хүмүүс. За мөн идэж байгаа зүйлүүдээ нэг нэгээр нь чимхээр намтлах, түүнийгээ таашаах гэх мэтчлэн. За бас нэг философи болохоор ваби саби гэдэг байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр төгс бус зүйлийг одоо байгаагаар нь төгс бусаар нь хүлээн зөвшөөрөх, хүлээж авах гэсэн ийм ойлголт байгаа. Үүний жишээ нь болохоор кинцуги буюу одоо хагарсан аягыг муухай гэж хэлэхгүй байгаа байхгүй. Тэрийг илүү байгаагаар нь гоё гэдгийг нь харуулахын тулд цуурсан хэсгүүдээр нэгээд алт хийгээд тэгээд бүтэн болгочихж байгаа юм. Тэгээд энэ яаж харагдах вэ гэхээр ингээд цуурс нь харагдж байгаа. Гэхдээ цуурс нь алттай. Тэгэхээр нэг юм нэг төрлийн бас гоё харагдаад байгаа юм шиг те. Тэгэхээр ингээд төгс бус зүйлийг илүү байгаагаар нь одоо таашаах гэдэг ийм ойлголт. За Япончуудын хувьд бас маш даван туулах чадвартай юм ард түмэн те. Үнийг бол бид нэр 2011 оны цунамигаас харж болно те. Одоо ер нь цунами ч гэлтгүү газар хөдлөлт Японд маш их болдог. За эдгээр байгалийн хамшигын дараа Япон хүмүүс ямар хурдан хөл дээрээ босч ямар хурдан бүтээн байгуулалтуудыг хийж тэ сэтгэл санаа дараагийнхаа амьдрах эрч хүчийг ингэж олж авдаг вэ тэ. Цохогчд маань ер нь ингээд амьдралынхаа даван туулах чадварыг яг санхүүгийн хувьд бид нар бас төлөвлөх хэрэгтэй, бодох хэрэгтэй. Энэ дээр 3 алхам зарчим байж болно. За нэгдүгээрт нь болохоор
олон орлогыг өсвөртэй болохыг хичээх хэрэгтэй. За хоёрдугаарт нь эрсдлийг бас тэнцвэржүүлэх хэрэгтэй. Дандаа эрсдэлгүй амьдрах гэж бол бас эрүүл бус. Тэгэхээр тодорхой хэмжээнд эрсдэл авна. Гэхдээ тэр эрсдлийг бас нөгөө амьдралынхаа гол одоо орлого их үүсвэрт нөлөөлөхгүй байдлаар аюулгүй түвшинд ингээд эрсдлийг авах тийм байдлаар санхүүгээ төлөвлөх. За одоо жишээлбэл нөгөө хавцаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол нийт орлогынхаа 10% нь оруулах гэдэг юм уу тиймэрхүү ойлголттой төстэй гэж ойлгож байна. За тэгээд 3 дахь алхам нь болохоор өөрт чинь ингээд хор уршиг тариад байгаа одоо зуршил ч юм уу муу үйлдэлүүдээ цэнэх, танах байхгүй болгох гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо болцгынсан одоо надад энэ үнэхээр амьдрал минь саадуулж байна гэдэг зүйлүүд танд хэрвээ байдаг бол түүндээ 7 хоног болгон сар болгон гэдэг дүн шинжилгээд дүгнэлт хийгээд яавал би илүү эрүүл дадал зуршилтай болох уу гэдэг талаас нь бодох юм байна л да. За тэгээд хамгийн сүүлд нь зохиогч маань номоо дүгнээд гэд хэлсэн байгаа. За энэ маань юу гэх. За хүн болгон ер нь л амьдралын утга учирыг хайдгаа. Амьдралын утга учир гэдэг бол тэр илүү аз жаргалтай бүтэн амьдарсан тийм мэдрэмжийг өгдөг болохоор энэ бол маш чухал байдаг. Гэхдээ орчин үед ингээд хүн утга учираа хайхад саад болдог зүйлүүд байдаг. Жишээлбэл мөнгө, эрх мэдэл, хүн бусдын анхаарлын төвд баймаар байх, одоо амжилт ч гэдэг юм уу эдгээр зүйлүүдээс болоод чухал зүйлээ анзаархаа болцсон байдаг. Таны амьдралд юу утга учир авчирдаг вэ? Юу аз жаргал авчирдаг вэ гэдгийг мартчих гад байдаг. Төрч гээд байдаг. Тэгэхээр илүү сониуч байх хэрэгтэй. Илүү одоо нүг дуртай зүйлээ хийгээд завгүй байхыг мөн хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж амьдрахыг хичээх хэрэгтэй гэж ингэж зөвлөсөн. Тэгэхээр одоо нөгөө нэг номны ихэнд бол ингээд иkigai тэгээд номны оршил хэсгийг уншаад ч гэдэг юм уу сонсооч гэдэг юм уу. За энэ номыг уншаад би магадгүй амьдралынхаа утга учирыг олох юм байна гэж бодоод тэр нэг том утга учирыг хайн гэж бодон ингээд уншсан бол ингээд ном дуусчингууд юу илээ би өгн амьдралын утга учираа энэ номноос ч олно гэж яаж болох харгаа ядаж олно гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь тэр талаар гарсангүй ч гэдэг юм уу тийм мэдрэмж авсан хүмүүс байж магадгүй. Тэгэх юм бол тийм ер нь бол номны төгсгөлд бас хэлж байгаа. Ikigai гэдэг бол утга учиртай амьдрах гэдэг бол ямар нэгэн чухал зүйлийг олох гэдэгтэй хамгийн чухал биш байгаамаа. Энэ бол амьдрах арга барил, амьдрах зарчим гэх үү тийм зүйлийг хэлээд байгаамаа. Тэгээд тэр зарчим нь юу вэ гэхээр ерөөсөө л дуртай зүйлээ хийгээд завгүй амьдр, идэвхтэй амьдр. Тэгээд тэр үедээ бас хайртай дотны хүмүүсээрээ аль болох хүрээлүүлж амьдрахыг хичээ гэсэн ийм л амьдралын философи зарчим амьдрах арга барил байгаад байгаамаа. Үнийг ингээд дагаад явж байхад бол таны дуртай зүйл чинь магадгүй илүү олон болох байх тэгээ та түүнээсээ илүү нөгөө нэг юу хийж амьдрал би аз жаргалтай байх юм бэ гэдгээ олох байх. Тэгээ тэр чинь тийм одоо том зүйл байх шаардлагагүй магадгүй сайн эцэг их байх гэдгээсээ ч амьдралын утга учир аз жаргалыг мэдэрч болно. Сайн хөрш байх, бусдад туслах, жижигэн ч гэсэн тус хүргэх гэдэг чинь таны амьдралд аз жаргал авчирч болно гэдэг ч юм уу Тэгээд олон утга учир байж болно. Зөвхөн амьдралын ганц л утга учиртай зүйл гэж байх албагүй. Олон зүйлээс та бас амьд байгаагаа мэдрэх, утга учиртай амьдарч байгаагаа мэдэрч болно. Тэгэхээр ikigai гэдгийг утга учиртай амьдрах, тэгээд нөгөө талаараа бас амьдрах арга барил, амьдрах зарчим философи гэж ойлгоорой гэж хэлээд энэ ном маань төгсөж байгаа. Миний хувьд бол энэ ном хэлж байгаа зүйлүүд нь нэг цоошин биш, маш энгийн мөртлөө энгийн мөртлөө яг амьдралд илүү ойрхон шууд аваад бас хэрэгжүүлэх боломжтой яг тийм санагдлаа. Тэгэхээр яг Монголд ер нь альва соёл заншилж гисэн өөр өөрсдийн утга учиртай амьдралын бас нэг тийм хэв маяг ч юм уу эсвэл тийм философи бол байгаа л да Тэгэхээр тэднэр нь бол нэг тийм хол зөрөхгүй байх. Тэгэхээр энэ ikigai, Японы ikigai бол надад маш тийм практикалтай, бодит амьдралтай ойрхон, маш ойлгомжтой тийм санагдлаа. Японд хүн болгоо ингэж амьдраад идэггүй гэлгүй л дээ. Одоо ялангуяа corporate амьдралд нөгөө нэг одоо том корпорациудад ажилладаг ч гэдэг юм уу. Одоо японочууд өөрсдөө salary man гэж нэрлэдэг шүү дээ. Тэр хүмүүс нь бол
би бол жоохон икигай тутмаг юм шиг санагддаг. Яа одоо яг юм дуртай зүйлээ хийгээ завгүй байгаа юу гэвэл үгүй, заримдаа бас ингээд ажилдаа итэрхий за энэ ажлыг хийхгүй бол би ингээд амьдралгүй болно гэл ингээд айцсаар амьдраад байгаа юм шиг. Гэхдээ Япон хүнийг ингээд урт наслуулаад эрүүл байлгаад байгаа зүйлүүд нь яалтчгүй ингээд хоол унд нь эрүүл байгаад тий идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг нь ингээд үндсээрээ бүр үндэстэнгээрээ соёл болцсон гэдэг ч юм уу. Бүр ингээд хүүхэд наснаас нь идэвхтэй одоо хөдлүүлээ сургацсан. Тэгээд тэр нь насан туршийн хойно ч гэсэн дадал зуршил нь болцсон ч гэдэг юм уу тий юм шиг санагддаг. Би ингээ Японд амьдарч байхдаа хүүхдээ харж байхдаа аавыгаа туслуулах гээд авчирсан. Тэгэнгүүт community center буюу нөгөө нэг хотын захиргааны хажууд ч юм уу эсвэл нөгөө дүүргийн захиргааны хажууд ч юм уу юм хөөрхөн спорт төвүүд за тэгээд тухайн дүүргийн хөгшчүүд одоо иргэдэн ингээд цугладаг хэсгүүд бол айгүй эрүүл. Тэнд ингээл гадны хүн ч байна уу, гадаад хүн ч байна уу ингээд тэр дүүрэгт амьдрал суудаг бол очиод би танаа клубд илсээ энэ төрөйгөл тэнгүүд манай аав чинь хэлгүй байгаа тий. Тэгэл очингууд би танд Япон хэл заагаад гэгээл тэр Япон хөгшчүүд яасан ч итгэвтэй, яасан ч хүнд тусрах уу юм тий. Тэгэл баг мань мэдээсээ итгэвтэй амьдрал манай аав чинь тэнд очиод айгүй нөгөө залуудаа гүйдэг байсан, Японд очиод гүйдгээс хэрэгсэн. Тэгэхээр нөгөө Японд тийм идэвхтэй амьдрах хөгшчүүдийн community бүлэг бол айгүй гоё эрүүл байдаг. Тэгээд Япон хүмүүс чинь тэр юу яах та retire хийх буюу те нөгөө нэг ажил одоо жинхэнэ ажилласаа тэтгэвртэй гарахаа бас ингээд айгүй хүлээдэг гэх үү те тэтгэвртэй гараас та дуртай ямаа хийгээл enjoy дол ингээл явж байгаахыг бас айгүй хүсдэг гэх юм уу. Тэр Монголд бол тийм байхгүй шүү дээ. Тэтгэвртэй гарлаа бол тэтгэврээсээ хамааралтай тэгэл бас тэг хүүхдүүдийнхаа ач зээгээ харна марна гэлтэй тэтгэвртэй гарах гэдэг бол Монголд жоохон хэцүү байдаг бол Японд ингээд айгүй гоё хөвгчлөлтэй харагдаад тий аав энэ чигээ харангууд найзуудыг нь харангууд айгүй гоё санагцсан. Гэтэ жоохон dark side нь болохоор тэгж явдаггүй хүмүүс болохоор нөгөө нэг гэртээ ганцаараа байх хан илбэг. Одоо Япон ч нөгөө нэг аав ээжигээ асрах ч гэдэг юм уу Монгол шиг солонгос шиг хүчтэй биш үү те. Тэнгүүд ганцаар даад тэгээд ганцаар тунгууд чинь хүн айгүй хурдан өтөлдөг юм байна. Тэгээд айгүй хурдан нөгөө нэг зүндийн байна. Тэр хүн хэрэг community-гаас гарчих юм бол айгүй хурдан зүүнэн, айгүй хурдан хөшрөн. Тэгээд яг уу ингээд ангаах ухаан сайн тэгээ имлэг нь ингээд үнгүү мүнгүү болонгоо тэр хүнийг ингээд зүнсэн ч гэсэн ухаан санаа нь муудсан ч гэсэн ингээд амьд байлгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр урт наслт нь ингээд өндөр харагдаад байгаа боловч зүнсэн ингээд амьдралынхаа сүүлийн мөчүүдэд айгуу тийм чанаргүй амьдрсан хэсэг бүлэг бол бас байгаа. Тэгэхээр ингээд Японд сайхан ч хөгшрөх боломжтой бас ингээд хэцүү ч хөгшрөх бас айгуу боломжтой. Боломжоо алдахгүй байвал бас айгуу тэжгүй. За тэгээд та бүхэнд энэхүү ном бас таалагдсан байх гэж найдаж байна. За тэгээд энэхүү дугаараа дуусгаас өмнө бас подкастынхаа ивент итгэгчийг дурдах хэрэгтэй байгаа. Манай дэгээ хэлнэ. За Quality for your health made in Germany Denk Pharma таны эрүүл мэндэд чанарыг Германд үйлдвэрлэв. За тэгээд энэ хүрээд энэ удаагийн дугаар маань энхүү өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баярлалаа. За түр баярлалаа.